За ингээд бид нар амар өнөр өтгөө олоолаа болоод байна. Болоод байна уу? Болоод байна, ургаад байна. Болтой байна. Ургаад байна, машинаас ургаад гараад байна. За нийтдээ 4 машин явж байгаа нэг 25 зургуулаа явж байна да. Манайд 14 хүн байгаа. Танад 14, манайх ч 13. Тэг 13. Тэг манайх 13. За илүү юм байна. 27 хүн явж байгаа юм байна. За тэгээ явсаар байна. За манай хэлэх цаал унааш харч. Йоо, энэ Жакийн харалтаа. Энэ өөрөө гараараа үйсэн гинэ. Найс оо NASA мас хээ угалцтай Монголын төрийн талбайтай цагдаагийн имплементтэй. Найс. Гоё харагдаж байна. Жакет өөрөө үйсэн сте имплементтэй те. Гоё харагдаж байна. Найс. За нэр. Ог нэр. Хөрсөх. За чекээс хамт аяллаараа хамт хийж байгаа. Венец руу. За Монгол дээл байгаа шүү дээ, тий? Бага. За дээлтэй алханд маань хамт нийлээд Венецийн дээлтэй алханд хамт алхаж байгаа. За бид нар ингээд тур зур ингээд зогсоод цайлаад кофе, халуун кофе уугаад байж байна. За одоо жоохон байж бид нэг альпи уусан дондор ороо явчихсан. За тэгээ аял үргэлжлэсээр байна да. За энэ чи юу болоод байна? Гоё охтууд байсан байж таг анхсан шигсээ гоё. Ингээд нэгийг суулгах гэдэг шүү. Яа, хүзэл тоглоод байгаа. Бооцтой тоглоод байгаа юм шиг үстэй. Нэг тоглолт нь 10 евро. 10 евро тийм бэ? Тэл гарсан автор орсон. Еврогоор тооцоо идэг болсон. Зангийн явсараад Австрийн Гармиш гээд 2700 м уулан дээр гардаг кабел карийн стейшн дээр ирж байна да. За бидний гарах гээд байгаа цэг одоо нэг харагдахгүй байна. Тэр явцаа байгаа. Тэр явцаа уу харагдахгүй шүү дээ. За одоо харагдаж байна. Битээ. За нөгөө уулынхаа тикет явшлаа кабел карийнхаа. Тэгээ бид нар одоо дэшээ гарах гэдэг 2000 энэ Дагштайн гэнэ уул нь өөр 3000 м хамгийн өндөр цэг нь яг энэ хэсгийг. Тэнгүүтээ бид нар болохоор 2700 дээр гарна одоо. Бид нар өөрсдөө бараг 1500 1400 дээр гараад ирсэн байна л та. Сая машинаар ингээд дэшээ гараад ирж байгаа. За явсаарлаа. Тий, бра. За, ачих цэг маань тэр биш тий. За энэ 2700 дээр харахад юм 3-4 активити байгаа. Нэг нь болохоор мөсөө агуу. Нөгөөдөр нь болохоор хоёр уулын холбосон юм тороосон гүүр. Дөнгөсөө миний гарсан одоо тэр нэг юм шилэн шатууга бас их жоохон аимшиг юм адреналин гэх юм. За энэ тороосон гүүр нь болохоор энэ хэрвээ энэ уулын юм салхитай хоёр уулын хоёр талаас юм салхитай байх юм бол 240 км цагийн хүртэл хурдтай юм салхилдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр бараг хүн хийсгээр тийм хүчтэй салхи гэсэн үг. За өөр орчмол үнэхээр гайхалтай харагдаж байна. Үнэхээр гайхалтай. За өнөөдрөөс та нар бидрийг аймаг гоё ийж хэмэртэй ямар салхигүй аймаг нараа ийсэн сайхан өдөр. За явсаар. Almost hearing mist in islands, deep woods, illusions entwine and settling hearts in the hoods. Ancient trees reaching high, their forms so bizarre, entwined branches like demons in the shadows they spar. Dark vines like pythons coil around withered trees. Strange grasses dance, green sky.
reaching high, their forms so bizarre. Entwined branches like demons in the shadows they spar. Dark vines like pythons coil around woodland trees. Strange grasses dance, green sky. Dark vines like pythons coil around withered trees. Ийм л олоо гэж шүү дээ. Би онцох гармааргүй. Төнгөсөө буудлаасаа гарлаа бид нар. Сая өглөөний цай манд орчоод цаа тэгээд одоо бид Венецийн зөв хөдлөхөө гэж байна. Тэмдэг шүү дээ. За Венецийн зөв 2-3 удаа аваад тест. Өсвөр зам тасал чанга байдаг. За нашаараа. Хай. За Итали Венецид Венецид ирсэн байна. Nice. За Итали Венецид ирсэн байна. Одоо бид нар энэ ч нөгөө Монгол дээлтэй алхаагаа хийх гээд дараагийн багаа хүлээж байна. Бид нар нийтлээ энэ ч 13 л байгаа. За дараагийн баг маань 14 үлээ ирж байгаа. За Итали Венецид ирсэн сэтгэл ямар байна? Сэтгэл маш өндөр байна. Тий. Одоо ингэж шаванд орох гэж байна. За чиний дээл мэл чи яасан ганга юм би. Стагой дээл юмсан манай нацлаа. Ийм л олоолаа байна да. Би ч бас хамаагүй уртаар уурсан. Үнэхээр ганга харагдаж байна манайхаа. Үнэхээр. Сэтгэл ямар байна? Энэ сат ирсэн. Өөрчлөлт сэтгэл маш сайхан өндөр байна. Цот маань угаасаа маш олон орны жуулчид газраас ирж альчилдаг. Тийм. Энэ альчлалын дунд Монгол үндэснийхээ хувцсыг сайхан өмсөөд Монгол хувцсныхаа үндэснийхээ хувцаар ингээд гоёод олон улсын жуулчдад үндэснийхээ хувцсыг сурталчлаад явж байгаа бол их сайхан сэтгэл хангалуун байна. Тэгээ би таныг яагаад онцолж өгөөд за энэ ч бүгдөө Монгол дeel хувцастай хүмүүс байна. Хүн болгонд тантай зураг авах гэдэг тэгэхээр тэр наймал содон байна л да. Таны өмсөж байгаа хувцас, дээл, энэ малгай, гутал үнэхээр гайхалтай. Та үнэхээр нэрээ сэтгэл гаргаж чимж ирж чадсан байна. Тийм л болов гэж бодсон. Хичээсэн энэ үндэснийхээ малгай хувцсыг ялангуяа Монгол гутлаа би их онцолж байгаа. Манай үндэсний Монгол гутлууд үнэхээр давтагдчихгүй. Тэгээд энэ эмэгтэй хүний хараацаа малгай маань бас давтагдчихгүй. Тийм болохоор олон улсын жуулч цугладаг. Яг энэ сайхан жуулчны сайхан хотод олон жилийн түүх дурсгалтай хотод Монгол үндэснийхээ хувцсыг сайхан сурталчлая гэж хичээсэн учраас Энэ дээлээ нөө захиалгын хэлсэн гэсэн шүү дээ, тий? Тийм, надад бол яг миний найз миний яг биеийн хэмжээнд харуулж хийж өгдөг. Отгоо гэдэг сайхан уран бүсгүй байгаа да. Маш олон дээл хийж өгсөн. Энэ гутлын маань бас дэлхийд ганц байгаа гэсэн үг шүү дээ. Яг үнэн тийм шүү. Тийм, яг үнэн. Яг миний арзмаар харуулж уралж шагнаж өгсөн. Бас сайхан уран бүсгүй дээ. За за. Үнэхээр их баярлалаа. Та зөвхөн үнэхээр гоё харагдчих. Хүмүүс тантай зураг даруулъя гэж танд. Харин тийм олон орны жуулчдтай маш олон зураг дарууллаа. Тэгээд манай одоо үндэсний хувцас маань олон жуулчдын сайхан юм зургийн аппаратанд мөнхөрч үлдэж түн олон хүний нүдийг булаах ийм сайхан. Тэгээд Монгол уламжлалаа цааш нь бидний хувцсыг энэ
алхаагаар бүх хүмүүс сайхан үзэж сонирхож болж байгаа болохоор их чинь тэм сэтгэл хангалуун байгаа. За стак баярлалаа. Баярлалаа. Ажилт нь амжилт хүсье. За стак гэж санаавал монголчууд алхах маань ингэ үргэлжлсээр байна. Монголчууд маань бусны хараг булаасан үнэхээр гайхалтай уулзалт хийж чадсан байна. За ил үргэлжлсээр байна да. Аа. За Венец маань ачаалал байхаа байлаа. Яг нэг карнавал болж байгаа. Тэгээд асар маш их явж ирсэн байна чи юусэн. За тэний Монгол мал харагдаад байна. За ингээ Венеци алдарт карнавал дээр ирсэн. Венецийн Самаркогийн талбай дээр ирсэн явж байна. Маш олон хүмүүс байна энэ чинь амар гоё хувцас өмссөн. Тэгээ бас манай монголчууд бас нэлээд их явж байна эндээс. Тэгээд хараад шууд дээл өмссөн байгаа амтшгүй. Оо монголчуудаа сайн байна уу гэх ингээ гоё болж байна. За манайхантай бас хүмүүс маш их тэр зураг даруулж байна. Манайхан ч бас амар гоё өмчийн хувцас дээл мэл өмссөн байгаа болохоор. За үнэхээр сэтгэл өндөр байна. Үнэхээр гайхалтай болж байна энэ жилийн дээлтэй алхам маань. Гайхалтай, үнэхээр гайхалтай. Сайн байна уу? Баярлалаа.
Day. Өчигдөр бид нэлээд юм болсон. Өчигдөр нэлээд орой бас буудалтай хараад нэлээд ядарсан. Аргагүй өдөржингөө Монгол дээл хувцастай Венецээр аялаад маш олон хүн байсан ерөөсөө Венецд болохоор асар их жуулч ирж яг карнавалыг тааруулаад тэгээ Венецээр явж орой буудалтай ирээд амраад өнөөдөр өглөө цаавандаа очиад буудлаасаа гараад одоо Австрийн зүг Австрид ирж явж байна. Яг Австри Итали хил дээр. Тэгээ альцсахсаад хүмүүстэйгээ сайхан биний жилээ гаргаад Лабекас идэж байна. За одоо эндээс Австрийн Салцбург гараад чашаа явна. За Австрийн Салцбургт ирсэн байна. Mirabel одоо Mozartын университет нэр ороо явж байна. Гадаас бас их гоё тогтун байна. Наргаж гисэн дулаахан байна. Mozartын музей орж байна. Орч гоё юм аа. Залуус энэ чи загвар өгсөлөд их шиг байна. Сүлжээтэй. Хүний амьдралтэй хийх юм хэрэггүй юм л байхад болоо. Европын хамгийн жижигхэн байшаа. Салцбург гэдгийг та нар мэднэ үстэй. За ингээд эндээс манай ажигч нар хоёр машинаа салж байна. Манай эднийд гэрлүү явна өөр тийшээ. За тэгээ баяртай гэдэг бүгдээрээ хэлчихэ. Бай. Дараагийн аягийн блогер уулзлаа. Түр бай.